За сайн бацгаана уу? Сонсож байгаа өдрийн мэндийг хүргэе. Та яг одоо Монголд болсон үнэн бодит гэмт хэргийн талаарх ямар ч хачир байхгүй гэрч шүүгдэгч болон шүүх шинжилгээ, шүүхийн шийдвэрийн мэдүүлгээс хүргэдэг сувгийг сонсож байна. Энэхүү сувгийг сэрэмжлүүлэг болгох үүднээс хүргэдэг бөгөөд нэрсүүд нууцлагдсан байдаг тул та бүхэнд ойлгомжтой байлгах үүднээс түгээмэл нэрсийг орлуулан хүргэж байна. Газар орны нэрийг дурдахгүйгээр бас өөрчлөн хүргэж байгаа гэдгийг санаарай. Тэгээд өнөөдрийн ярих хэрэг маань 2018 онд болсон үнэхээр харамсалтай хэрэг байгаа. Хэргийг товчхон танилцуулах юм бол 50 жил ханилсан ханига баймилж амь насанд нь хүрсэн хэрэг байгаа юм. Тэгээд шүүгдэгчийн биеийн байцаалтаас хэргийг эхлүүлцгээе. Шүүгдэгч Төмрөө нь Монгол улсын иргэн 1948 онд Хөдөө орон нутагт төрсөн. Хэрэг үлдэх үед 70 настай байсан эрэгтэй, дээд боловсралтай инженер, эдийн засагч мэргэжилтэй тэтгэврт байдаг ам бүл 2 Чингэлтэй дүүрэгт оршин суух хаягтай урд ял шийтгэл эвдэлж байгаагүй холбогдсон хэргийн талаар дуртахад шүүгдэгч Төмрөө нь 2018 оны 10 дугаар сарын 5-наас 6-нд шилжих шүн Чингэлтэй дүүрэгт байх өөрийн гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үлдэж хохирогчийн бие хамгаалах чадваргүй болохыг мэдсэрэж дулмаагийн хоолойг боож алсан гэмтэрэгт холбогджээ. Ингээд эхлээд бүгдээрээ шүүгдэгч Төмрөөгийн шүүхийн хилцүүлэгт анх мэдүүлсэн мэдүүлгийн сонсцгоонд тэгээд дараа нь гэрчүүдийн мэдүүлгээс сонсох юм бол энэ хэргийн талаар илүү их ойлголттой болох болцгооно. Шүүгдэгч Төмрөөгийн мэдүүлгээс би өөрийн эхнэр талигаачтай гэр бүл болоод 50 жил болж байна. Эхнэртэйгээ амьдраад 10 жил болсны дараа хотод нүүж ирсэн. Би өөрөө хөгжлийн бэрхшээлтэй 69% хөдөлмөрийн чадвар алдсан учраас хотод шилжиж ирсэн. Бид хоёр нэг охин, 5 хүүтэй. Эхнэр маань олон жил намайг асарсан учраас би түүнийг хэвтэрт ороход нь өөрөө асархаар болж албан ёсоор асран хамгаалагчаар нь тогтоогдсон. 2018 оны 10 дугаар сарын 4-ний өдөр Ахмадын баяр болж байсан. Хорон дээр урьсан бичиг ирсэн. Би эхнэрээсээ явж болох уу гэж асуухад намайг явуулаагүй. Маргааш нь би гадаа сууж байгаад унтсан. Тэгээд би шөнө 03 цаг өнгөрөөгөөд сэрж хөгшнөгөө хуйраалаад олон шөнө нойргүй унтсан учраас ядраад буцаад унтчихсан. Өглөөс ирээд харахад орныхоо урд унчихсан байхаар нь сандарсандаа ягаад унсан юм бол гэд гараараа цээжин дээр нь дарж үзэхэд би энэ хүйтэн байсан. Хүү урд оройн том махтай хоол хийж өгсөн. Тэгээд хоолойд нь ямар нэгэн зүйл тэгэлсэн юм болов гэж бодоод хоолойг нь барьж үтсэн. Би маш их твдэж сандарсан байсан. Хүмүүст залгаж хэлэх гэтэл миний утас болохгүй байсан учраас гарч хажуу айлын хүний утаснаас төрсөн дүүс үхээд нь залгаж хэлсэн. Тэгээд би айж сандарсандаа гэрт байсан хар Чингис архийг уусан. Гэртээ ороод би огт юмд хүрээгүй. Талигаачд ч хүрээгүй. Цагдаа ирэхэд би сохтуу байсан нь үнэн. Би цагдаагийн байгууллагад очсныхаа дараа дахиж гэртээ очоогүй. Бид хоёр өмнө нь олон зүйлийн шалтгаанаас болж маргадаг байсан нь үнэн. Би хөгжлийн бэрхшээлтэй болсноос хойш их түргэн уртай болсон. Өмнө нь ууралсан үедээ охинтойгоо ярьж, буудалд ч юм уу өөр газар гадуур байж байгаад уур гарсан үед гэртээ очдог байсан. Би эхний мэдүүлэгт хэлсэн үгээ хүлээн зөвшөөрч байна. Миний хувьд эхнэрээ асран хамгаалж байсан хүний хувьд түүнийгээ сайн анзаараагүй улмаас энэ хэрэг гарсан гэж үзээд хэрэгээ хүлээн зөвшөөрсөн. Алах ямар нэгэн санаа байгаагүй амьдралд минь тохиолдсон хүнд гарц боллоо хэмээн мэдүүлсэн байна. Одоо харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгч буюу Болроогийн мэдүүлгээс хүргэе. 2018 оны 10 дугаар сарын 6-ны өглөө 12 цаг 40 минутын үед манай нагад цах сүхээ уцаар ярьж өглөө аав чинь ирсэн. 09 цаг 10 минутын үед ээжиг чинь нас барсан байна гэж хэлсэн. Тэгээд би аавын гэрт очисон чинь манай нагад цахын охин оюунаа ирсэн, цагдаа дуудсан гэж хэлээд байж байсан юм. Тухайн үед намайг байшингийн үүдний хэсэгт ороход үүдэнд ванн дотор цус болсон. Дэрний ут хажуу талд нь цустай тэр зэрэг байсан юм. Удаагүй цагдаа болон эмч нар ирээд ээжийг үзээд нас бараад удсан байна. Энэ өглөө нас бараагүй байна. Шүн нас барсан, нас бараад удсан байна гэж хэлсэн юм. Би бодохдоо аав ээжийг зодоод алсан байх гэж бодож байна. Манай аав Төмрөө арх маш их уудаг. Арх уусан үедээ байнга ээжийг зоддог байсан юм. Бид нар хэлэх үед хүлгүй хүнд хууль үйлчлэхгүй гэж хэлээд байдаг байсан юм. Ер нь бол миний мэдэх намайг баг байхаас байнга арх уудаг. Уух үедээ ээжийг байнга дарамтлж зоддог байсан юм. Мөн аав арх уусан үедээ гэр бүлийн гишүүдийг хөөж цохиж зоддог. Элдв янзаар дарамталдаг байсан. Манай гэр бүл 3 хүү, 1 охинтой айл байсан. Дундаа 2000 онд 24 настайдаа гясалтай ууж амиа хорлсон. Том ах 2008 онд өөрийнхөө хоолойг боож дүүжлэгдэж нас барсан. Нас барахдаа гэрээслэл битсэн байсан. Гэрээслэлтэй аавыг битгий арх хүү архинаас болж энэ бүхэн болж байна гэсэн утгатай гэрээсэл битсэн байсныг баг ах эрднэгээс сонсож байсан хэмээжээ.
Ингээд баг ах эрдэнэгийн мэдүүлгийг сонсцгоё. Аав төмрөө намайг мэдээ орсон цагаас хойш ээж дулмайг зодож дарамталдаг байсан. Ер нь хаан чамаагүй гараа атгаж байгаад л цогцогдог. Гартаа дайралцснаа шидэн их муухай эмэгтэй хүн гэж хайрлахгүй. Эр хүмүүс нэгнээ зодож байгаа юм шиг миний ээжийг цохиж зоддог байсан хэмээн мэдүүлсэн байна. Харин гэрч буюу хурш шайлынх нь мэдүүлэхдээ манай гэр бүл 2013 онд нүүж ирэх үед эмээ нь хөл дээрээ явдаг байсан. Эмээ өвөө хоёр хоёулаа нийлж арх уудаг байсан. Хамт арх уухаараа хоорондоо маргалдаж хэрүүл хийн. Хэрүүл хийхээрээ өвгөн нь эмэгний зодоод гэрээсээ хөөгөөд гаргацдаг байсан гэж хэлсэн байна. Наг зах буюу сүхээгийн мэдүүлгээс та бүхэнд хүргэе. Би тэтгэврт 2014 онд гарсан тэр цагаасаа эгч дулмаагийн гэрт ойр ойрхон очдог болсон юм. Тэр үед очих болгонд төмрөө халамцуу сохтуу тааралдах болсон. Ааш зан нь ширүүн болчихсон байсан. Ах дүү нараач гэр орносоо хөөж байсан гэсэн. Эгчийн маань ангийнхныг гэртээ урьж дайлж цайлчаад өөрөө согтчоороо эгчийг маань найзуудтай хамт хөөж байсан гэсэн. 2015 онд 3 дугаар сард би эгчтэйгээ залхахоор гэрт нь очиход төмрөө согтуу намайг хөөгөөд эгчтэй маань уулзуулаагүй. Оршуулга дээр явж байгаад машинтай аварт орж гараа 2 удаа хугалж байсан хэмээн мэдүүлсэн бол гэрч оюунаа нь мэдүүлэхдээ би байшингийн хаалгаар ортвол төмрөө нь согтуу хойд орон дээрээ хөвтчихсэн. Тайлгаач орныхоо урд доогуураа нүцгэн хөвтөж байсан. Би эхлээд амьд юм болов уу гэж бодоод ойртох гэтэл гар нь хөшсөн цайвар өнгөтэй байсан болохоор ойртоогүй. Болроо нь 13 цаг 25 минутын үед ирсэн ба бид хоёр хамт байшинд орсон чинь болроо аав дуурлаад таал ингэсэн шүү. Таныг өгдөг газарт нь өгнө гэд талигаач руу ойртох гээд байхаар нь би цагдаа дуудчихсан. Ойртоод хэрэггүйгээд ойртуулаагүй хэмээн мэдүүлсэн байна. Эдгээр гэрчүүдийн мэдүүлгээс шүүгдэгч төмрөө нь эхнэрээ удаа дараа зодож дарамталдаг байсан нь нотлогдсон юм. Шүүгдэгч төмрөө нь дахин мэдүүлэхдээ би шөнө 03 цаг өнгөрч байхад сэрхэд эхнэр маань орноосоо унаад газарт хэвдэж байсан. Би очиод гидсэн дээр нь дарж үзсэн чинь амьсгалж байгаа эсэх нь мэдэгдэхгүй байхаар нь хоолойд нь юм тэгэлсэн байж магадгүй гэж бодоод хоёр гараараа эхнэрийнхээ хоолооноос шахаж батсан. Тухайн үед би өөрөө сохтой байсан учраас эхнэрийнхээ хоолооноос чанга эсвэл зөөлөн бадснаа сайн мэдэхгүй байгаа юм. Би эхнэрийнхээ хоолойг шахаж базаад алчхна гэж бодоогүй. Тухайн үедээ л хоолойд нь юм тэгэлдчихсэн юм болов гэж бодож байсан. Энэ муу архинаас л болж ийм юм боллоо гэж дахин мэдүүлсэн байна. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн цогцост хийсэн дүгнэлтээс талигаачийн цогцост хийсэн шүүх хэмжлэгийн задлан шинжилгээгээр хүзүүнд цус хуралт, дух, хуйх, цээж, хөвлий, зүүн шуу, баруун мөр, буглаг, зүүн баруун гуй, өвдөг, нуруунд цус хуралт, хамрын нуруунд зулгаралт гэмтэл тогтогдлоо. Дээрх гэмтлүүдийн хүзүүнд цус хуралт, ховч яс хугарал нь багалзуурдах үед үүсэх боломжтой. Шинэ гэмтэл үхэлд шууд хүргэсэн. Харин дух, хуйх, цээж, хөвлий, зүүн буглаг, зүүн шуу, баруун мөр, буглаг, баруун гуй, зүүн өвдөг, нуруунд цус хуралт, хамрын нуруунд зулгаралт. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр амьд үед үүссэн хөнгөн зэргийн гэмтэлд хамаарагдана. Талигаач нь нас барах үедээ ирүүлсэн цуснд нь ямар нэгэн спиртийн зүйл илрээгүй. Талигаач нь илэгний архаг өрөвсөл, өөхлөлт, нойр булчирхайн архаг өрөвсөл, бөөрийн твшинцрийн архаг өрөвсөл бүхий өвчтэй байсан нь үхэлд хүргээгүй гэж үзсэн. Талигаач нь механик, амьсгал бүтээлд, болт улмаас амьсгалын чочмог дутагдлаар нас барсан хэмээн дүгнсэн. Шүүгдэгч төмрийг хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсэрэж гэр бүлийн хүчирхийлэл үлдэж алсан гэмт хэрэг үйлцэнд гин буруутайд тооцож төвөнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзсэн. Ингэхдээ тухайн зүйл хэсэгт заасан хорих ял оногдуулж гэмт хэрэг үйлцэн нөхцөл байдал учирсан хохирол болон түүний хувийн байдал зэргийг харгалзан уг хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Шүүгдэгч төмрийн ял шийтгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдоогүй гэж үзсэн. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болроонд баримтаар 6,463,892 төгрөг нэхэмжилж байх тул шүүгдэгч төмрөөс гаргуулган олоохон зүйтэй гэж үзсэн. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйл байхгүй болохыг тус дурдж шүүгдэгч төмөр нь нийтдээ 101 хоног цагдан хоригдсон байх тул уг хугацааг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй гэж үзсэн. Энэ хэрэгт эрүүгийн хуулийн 11-2-7-2-8-д заасан зүйл ангиар буюу гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой хүний амь хохироосон гэмт хэрэг хэмээн тооцсон 12 жилийн хорих ялыг оноосон.
Үүний дараагаар шүүгдэгч давж заалдсан бөгөөд хяналтын шатны шүүхэд шүүгдэгч төмрөө гаргасан гомдолтой 2018 оны 10 дугаар сарын 6-ны өглөө 08 цаг 10 минутын үед босдол хань маань орныхоо урд шалан дээр хэвтэж байхаар нь хагсан болов гэж бодож хоолоо ирүүг барьж үзэхэд биеийг нь хүйтэн нас барсан байсан. Тэгээд энэ талаараа дүүдээ хэлж цагдаа дуудсан. Цагдаа нар ирж хэргийн газрын үзлэг хийхэд гэр эмх замбраагүй байдалтай байсан бөгөөд утсаа хайснаас болж ийм нөхцөл байдал үүссэн. Хавтас тэрэгт их цус алдсан талаар зураг авагдсан байна. Талигаач бүдүүн гидсний архаг өрөвсөлтэй учир хошногоороо их цус алддаг байсан. Шүүн алдсан цусыг нь цэвэрлэж амжаагүй юм. Энэ бүхнээс болж сандарсандаа гэрт байсан архийг ганцаараа уусан тул цагдаа нар ирэхэд согтуу байсан болно. Мөрдөн шалгах ажиллагааны үед надаас байцаалд авахд нэг ч удаа өмгөөлөгч байлцуулаагүй. Гэрч нар бодит үнэнд нийцгүй мэдүүлэг өгчээ. Хантайгаа 50 жил амьдарсан бөгөөд сүүлийн 3 жил хэвтрийн байдлын улмаас миний асаргаанд байгаа. Намайг хохирогчийг бие хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн алсан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би одоо 71 настай. Үйлдвэрийн ослын улмаас баруун хөлөө өвдөгний тус газраар тайруулсан. 2 гар тохойн урдуур хугарсан. Баруун гуйны бүдүүн чүмэг хугарч хадаас тавиулсан. 5 хавирга хугарсан. Нурууны нэг үе гимтсэн болно. Мөн шинжилгээгээр илэгний С вирустэй гэж гарсан иймд эдгээр байдлыг харгалзан үзэн эрүүгийн хуулийн 6-гийн 7 дугаар зүйлд заасны дагуу хорих ялыг хөнгөрүүлж хорих ял идэлх дэглэмийг өөрчилж өгөхийг хүсэж байна хэмээн мэдүүлсэн байна. Шүүгдэгч төмрийн гаргасан гомдлын дагуу хэрэг нь хяналтын шатанд дахин хэлэлцэгдсэн. Хяналтын шатны шүүхэн анхан шат давж заалдах шатны шүүхийн шийдвэрүүдийг эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх болон шүүх ажиллагаанд ноцтой процессын зөрчил гарсан эсхийг нэрвчлэн хянсан. Шалгаж үзэхэд 2018 оны 10 дугаар сарын 5-наас 6-нд шилжих шөнө төмрөө өөрийн эхнэр дулмааг гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотойгоор хоолойг нь боож амь насанд нь хүрсэн нь нотлох баримтуудаар батлагдсан гэж анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй гэж үтсэн. Энэ хэрэгт мөрдөн байцаалт прокурор шүүхийн шатанд оролцогчдын эрхийг зөрчсөн. Эсвэл хууль заасан шаардлагыг ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй. Өөрөөр хэлбэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хийвэн хууль зүйн хүрээнд явагдсан хэмээн дүгнсэн. Амь хохирогч дул маань 2010 оноос хойш хөдөлгөөн хийх боломжгүй байнгын асаргаанд байдаг байсан учраас өөрийгөө хамгаалах ямар ч чадваргүй байсан. Нөхөр нь энэ байдлыг мэддэг байсан төдийгүй өмнө нь эхнэрээ удаа дараа зодож дарамтлагдаг байсан нь гэрч нарын мэдүүлгээс тодорхой болсон. Тиймээс бие хамгаалж чадахгүй байдлыг мэдсээр байж хүчирхийлж алсан гэх хүндрүүлсэн зүйчлэн зүг гэж шүүх үзсэн. Гэхдээ төмрөө өөрөө хүндэрсэн өвчтэй хөгжлийн бэрхшээлтэй гэдэг нь тогтоогдсон. Авт туслаар хөлөө тайруулсан, гараа хугалсан, зүрх судас, даралт, элэг бөөрийн архаг өвчтэй, амь насанд аюултай, эрүүл мэндийн эрсдэлтэй гэж эмнэлэг дүгнсэн. Эрүүгийн хуулиар шүүх ял идэлх дэглэмийг сонгохдоо шүүгдэгчийн хувийн байдлын онцлогийг харгалзах боломжтой байдаг тул түүний эрүүл мэндийн нөхцөл байдлыг харгалзаад ялыг нь зөөлрүүлэх буюу дэглэмийг өөрчлөх боломжтой гэж үзсэн. Ингээд хяналтын шатны шүүх төмрөөгийн гаргасан гомдлыг хэсэгчлэн шалгаж түүний хорих ялыг хаалттай хорих ангиас нээлттэй хорих ангид шилжүүлэх шийдвэр гаргасан. Харин ял зүйчлэл гэх мэт бусад шийдвэрүүдийг нь хэвээр үлдэжээ. Ингээд шүүгдэгч төмрөө нь хаалттай хорих ангид 12 жилийн хорих ялыг идэлэх байсан бол нээлттэй хорих ангид 12 жилийг идэлхээр болжээ. Өнөөдрийн хүргэсэн хэрэг маань энэ түрээд дуусаж байна. Нэгэн цагт 50 жилийн хамтдаа ханилсан ханыхаа амь насанд нь хүрсэн үнэхээр гунигтай хэрэг байлаа. Та үзэл бодлоо зөв болоосон комент хэсэгт хуваалцаарай гэж хүсмээр байна. Дараа дахин уулзалтаа түр баяртай.